Сайн байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр бид нэр Hall effect analog sensor-ийн талаар үзэх болно. За бидний өнөөдөр танилцах сенсор бол энэ зурган дээр харагдаж байна. За соронзоо урсгалыг мэдэрдэг юм сенсор байгаа. За модель дугаар нь бол KY035 гэдэг дугаартай. Supply voltage нь бол 3-аас 10 вольтоор ажилладаг, 4-өөс 8 мА авдаг. Аналог линейр одоо шугам хамааралтай сенсор байгаа. Соронзоо урсгал хэмждэг. За тэгээд соронзоо урсгалын хэмжээ бага байх юм бол гаралтын сигнал нь 3.2 вольт. За их соронзоо урсгалын хэмжээ их байх юм бол 4.3 вольт хүчтэй гаргадаг ийм сенсор байгаа. За тэгээд энэ зурган дээр харж байгаа 3 пинтэй байгаа. 3 үзүүртэй 3 үзүүр нь харагдаж байна. S, R, G гэдэг. За S нь бол data output буюу энэ хамгийн наан харагдаж байгаа. За энэ S гэж байна. S. За голынх нь бол R. За R маань бол R дээр бол 3.3-аас 5 вольтын тэжээл өгнө. За харин G дээр бол газар буюу 0 өгнө гэсэн. За тэгээд GR2-ын оронд тэжээлийн өвчлөг өгөөд S нь гаралтын соронзоо урсгал хэр хэмжигдэж байгаас хамаарат 3.2-оос 4.3 вольтын гаралтын сигнал гарна гэсэн. За ерөнхийдөө ажиллах зарчим юм байгаа. За энэ дахиад харагдаж байна тийм ээ. Сэний ярьсан. За яг энэ дээр бол ингээ хасах тэмдэгтэй байгаа. Сенсор хажуунаас нь харах юм бол энэ хасах тэмдэгтэй нөгөөд талдаа S тэмдэгтэй. S тэмдэг нь бол энэ дээр байгаа S буюу сигнал. За хасах тэмдэг нь бол ground-ийг илтгэж байгаа. Харин гол дээр нь бид нар нэмэх 5 вольтын тэжээл холбож өгнө гэсэн. Энэ дээр. За тэгээд сенсорны маань дотор бүтцэн энд харагдаж байна. Тэгээд Hall sensor гэж байна. Amplifier сигнал өсгөх. За тэгээд сигналаасаа транзисторыг дамжаад за ингээ 3 хөл маань пин маань энд байж байна тийм ээ. За тэгээд Arduino-тойгоо хэрхэн яаж холбогддог вэ? Холбогдын диаграмыг энд үзүүлж байна. За Arduino-гийн 5 вольтоос энэ удаан утсаар гол дээр навчаад холбоно. За харин GND буюу газрын холболтыг хасах холболтоо бол хасах дээр нь холбоод өгнө. За харин гаралтын сигналыг бол S дээр нь олгож өгнө. За тэрийг бол A0 гэдэг үз аналог оролт дээр бол ингээ холбож өгсөн байгаа нь харагдаж байна. За энэ аналог оролт Arduino-гийнхоо аналог оролттой S-ийг холбоно гэдэг санаарай. За тэгээ хэлбэрхэн код бичээд сенсороос ирж байгаа гаралтын дохиогоо бид нэр одоо тийм ээ serial болгоод Arduino ID-ийнхаа дэлгэцэн дээр бол харж болно. За энэ хэлбэрхэн кодыг бол бичээд харж болно. За serial begin 9600 гээд за void loop дээр нь loop хэсэг дээр нь бол serial print analog read A0 гэдэг нэг оролтоо ингээд бичиж өгөх юм бол за ингээд serial дэлгэцэн дээр одоо соронзоо урсгалын сенсорын маань хэмжиж байгаа хэмжлэлтийн утгууд нь харагдана гэсэн. За тэгээд үргэлжлүүлээд одоо за бидний сенсор бол энэ байгаа тийм энэ сенсор. За энэ сенсорийнхээ талаар хэмжлэлтийн үзүүлэлтийг нь харъя. За түрүүний ярьсан одоо дотоод бүтцэн нь бол харагдаж байна. За Hall sensor маань өөрөө энд үж байна. За дохиог нь өсгөлөө транзистор дамжаад 3 үзүүр рүүгээ гарлаа. Out гэдэг нь бол нөгөө S үзүүр гэсэн үг. За энэ дээр бол нэмэх 5 вольт. За энэ дээр бол хасах үзүүр өгнө гэсэн. За энд
За бидний энэ package буюу одоо TOS 92S гэдэг package маань бол за нүүрэн талдаа South Pole соронзон одоо урсгал буюу соронзны South Pole-ийг мэдэрдэг. За South Pole нь энэ сенсор руу маань ойртоод ирэх юм бол энэ би Gauss буюу одоо бидний сенсорын мэдэрч байгаа соронзон урсгалын хэмжээ ишгүй өснө гэсэн үг. Өсөх буюу энэ шугамын дагуу, энэ хар шугамын дагуу ийшээ өснө гэсэн үг. Харин соронзон одоо S туйл соронзны S туйл нь холдох буюу эсвэл N туйл нь тийм ээ. За N туйл нь ойртоод ирвэл соронзон хэмжиж байгаа соронзонгийн маань соронзон урсгалын хэмжээ нь уурна гэсэн. За хэрвээ сенсорт ямар нэгэн ойрхон одоо ямар нэгэн соронзон байхгүй үед бол 0 буюу дундаж утга буюу дундаж хүчтлийг одоо бид нэр хүлээж авна гэсэн үг. Тэр маань бол бид нар 5 вольтыг өгсөн учраас 5 вольтын дунд голынх нь утга буюу 2.5 вольтыг хүлээж авна гэсэн үг. За тэгээд тэр 2.5 вольттай харгалзах одоо юг тоо утгыг бид нөгөө serial дэлгэцэн дээр харуулдаг гэсэн. За товчхондоо ерөнхийдөө ийм ажиллах зарчим юм байгаа. За энэ одоо сенсорыг ашиглаад бид нэр гэрэл тийм ээ соронзон урсгал хэр хүчтэй сенсор мэдрэгдэж байгаагаас хамаарат гэрэл асаахын схемийг энд одоо холбоод ажиллуулж туршиж үзье. За мэдээж бол эхлээд энэ сенсороо бол энд яг Arduino Tinkercad дээр одоо яг манай сенсор маань байхгүй учраас энэ зүгээр транзистор ордуулсан байгаа. Яг адилхан 3 вольттэй тийм ээ. За тэгээд схемийн дагуу өмнө ярьсанчлан за схемийнхээ дагуу за тийм ээ. S дээр нь за хамгийн түн талынх дээр нь хар утсаар газар хасах үзүүрээ. За голынх дээр нь улаан утсаар 5 вольтын дижээлээ. За хамгийн баруун гар талын үзүүр дээр нь бол нөгөө утсаар энэ A0 аналог оролттойгоо олгож өгнө гэсэн. За харин бид нэр за түгээмэл байдаг бид нарт бол тиймээ цомхноор нь 7 segment дисплей 7 тоон дэлгэцийг ашиглаад тоон дэлгэцийн 7 юм гэрэл байгаа тийм 7 гэрлээ ашиглаад за соронзон урсгалын одоо хүч хэр их байгааг ингээд гэрлээ асааж унтрааж үзүүлнэ. За соронзон урсгал маань бол ихсээд ирвэл одоо за ялангуяа тиймээ South Pole нь одоо энэ дээр харуулсан South Pole нь одоо өмнөд туйл гэсэн соронзонгийн өмнөд туйл манай сенсорт ойртоод ирэх юм бол энэ гэрлийг унтрадаг байдлаар ямар нэгэн соронзон тухайн сенсорын ойр байхгүй бол бүх гэрэл асж яхаар эхлээд ингээд кодоо бичээд үзье. За түүний тулд гэрлээ одоо энэ схемийн дагуу холбоно гэсэн. За 4-өөс 10 хүртэлх дижитал гаралтуудыг ашиглаад за тэгээд за common cathode-тэй тоон дэлгэц ашиглаж байгаа учраас common үзүүрээс нь газар дуулахтай холбочихно. За тэгээ харгалзах 7 дижитал гаралтанда гэрэл нэг бүрээ холбоод өгнө. За мэдээж холбохдоо одоо гүйдлийг гэрлээ одоо тийм 20 мА өгөхийн тулд гүйдлийг хязгаарлахын тулд гүйдэл хязгаарлах эсрэгүүцлэнд ашиглаж өгсөн байгаа. Энэ дээр бол 220 омын эсрэгүүцэл ашигласан байгаа. За энийг бодитоор холбоод тэгээд туршаад үзүүлье. Бичлэгийн дараагийн хэсэгт харуулъя. За схемийнхээ дагуу Arduino холболтойгоо сенсороо холбоод LED гэрлүүдээ мөн холбогдсон байна. Мөн дээрээс нь за дэлгэцэн харагдаж байгаа Arduino хэлбэрхэн товчхон богинохон Arduino кодоо бичээд за Arduino руугаа бол
хуулаа шаардсан байгаа. За энэ дээр одоо ажиллагааг нь үзүүлье. За сенсорынхаа ажиллагааг шалгаж үзүүлье. За энэ үзүүр дээр энэ чихвчний үзүүр дээр жижигхэн соронзон байдаг те бүгдээрээ мэдэх бах. За тэр соронзонгоо сенсортойгоо ойртуулад үзье. За сенсорны нүүрэн талд нь одоо ойртуулна. Ойртуулахаар 1 гэрэл унтрлаа. Дахиад жоох ойртууллаа. Дахиад 1 гэрэл унтрлаа. Гэх мэтлэн ингээ ойртох тусам гэрлүүд унтраад тулаад очиход бүх гэрэл унтарч байна тийм ээ. За жоохон буцаалаа. Нэгээр нь буцаалаа ингээ буцаахад бүх гэрэл асч байна. За дахиад үзүүлье. За холоос. За ойртлоо 1 гэрэл нь унтрлаа. 7 гэрлээс 1 нь унтарч байна. Дахиад ойртлоо 2 унтрлаа, 3 унтрлаа, 4 унтрлаа, 5 унтрлаа, 6 унтрлаа, сүүлийнх нь унтрлаа, тулаад очиход унтарч байна. За буцаагаад 1 2 жоохон холдуулвал жоохон бүгдээрээ хаснаа. За энэ маань яаж ажиллаж байгаа кодн дээрээ тайлбарлая. За код бол энгийн интернетээс Google-д тайхад бол гараад ирнэ. Энгийн жишээ код байгаа. За хамгийн дээд нэгдүгээр мөрөнд бол за bar graph size. За энэ бол ямар ч нэрээр очиод хамгийн гол нь бид нэр хэдэн гэрэл ашиглаж байгаа энэ дээр тогтмолтой оруулж өгч гэнэ гэсэн constant integer. За key y035 input гэдэг дээр за энэ дээр бол бид нар сенсорынхаа нэг сигнал буюу гаралтын сигналыг аль аналог оролтын үзүүрлөө холбож өгсөн бэ гэдгийг энд оруулж өгнө гэсэн үг. Бид нэр бол A0 руу холбож өгсөн учраас энд A0. За тэгээд integer pin bars гэдэг дээр бол бид нэр Arduino-гийнхоо аль дижитал гаралтуудыг ашиглаж байгаа гэдгээ одоо бичнэ гэсэн үг. За энд бид нэр бол 4-өөс 13 дугаар хөлийг ашиглаж байгаа. Гэхдээ энэ дээр бол 4-өөс 13 хүртэлх хөлийг ашиглана гэдэг заагаад өгсөн. Нийт нь 10 гэрэлтэй гэдэг энэ код маань үзэж байгаа учраас за гэхдээ бид нар бол яг үүндээ бол 4-өөс одоо 10 хүртэлх 7 хөлийг нь 7 дижитал гаралтыг ашиглаж байгаа. За энэ бол нэг чухал биш. Тэгээд дараа нь дахиад яагаад вэ гэдгийг зааж өгнө өөрчлөлттэй кодоо. За тэгээд ингээд integer hal value 0 гэдэг энэ бол одоо нөгөө юу хувьсагчаа зааж өгч байгаа гэсэн үг. Анхны утга нь бол 0 байна гэж заагаад өгч байгаа гэсэн үг. За void setup дээрээ бол бид нар за setup кодоо бичиж өгнө. За бид нар энд for loop ашиглаад за integer bar set 0 bar segment нь bar graph size-аас илүү бага байх юм бол bar segment-ээ одоо bar segment-ийнхээ утгыг нэмнэ гэсэн үг, нэгээр нэмнэ гэсэн үг. За тэгээд энэ одоо харьцаа дахиад үнэн байх юм бол дахиад нэгээр нэмнэ гэх мэтлийн loop явна гэсэн үг. За тэгээд pin mode дээр нь бол pin bar pins гэдэг. За bar segment output буюу одоо тэгээд тухайн одоо хэмжиж байгаа сорон зурсгалд харгалзах одоо тооны гэрлийг одоо асах буюу унтраах ийм л нөхцөлийг бүрдүүлж яах гэсэн үг. За тэгээ serial begin. За void loop дээрээ бол бид нар за hal value дээр analog read өгөөд за тэгээ key 035 input гэдэг маань бол A0 гэсэн үг. За тэгээ serial print-ндээ нөгөө нэг hal value-гоо өгөөд hal effect sensor-ийн утгыг өгж гэнэ гэсэн үг. За энэ serial дээр доор харуулж байна. Одоо биднэрт харагдаж байгаа нь бол 500 гэж харуулж байгаа. За яагаад вэ гэхээр бид нар сенсорээс гарч байгаа max одоо хүчтэй буюу аналог сигналыг 865 гэдэг утгатай харгалзуулаад харин хамгийн бага утгыг 282 гэдэг утгатай харгалзуулаад ингээ өгчөж байгаа. За тэгээ энийгээ бол map syntax-аар ашиглаад bar graph size буюу нийтдээ 10 хуваагаад 0-оос 10 хооронд хуваачиж гэнэ гэсэн үг. За тэгээд нэг эндээс бол юу гэж ойлгож байна гэхээр нэг LED гэрэл маань бол ойролцоогоор 138
48 гэсэн утгатай байна гэсэн үг. За тэгээд Hall effect-ийн Hall value буюу нөгөө сенсорээс гарч байгаа утга тоон утга маань бол энэ хоёрын хооронд одоо хэддүгээр шатлал дээр нь байхаас хамаарат за тэр түүнд харгалзах одоо энэ тооны гэрлийг одоо асаах буюу унтраанаа л гэсэн үг. За ийм байна. За товчхондоо код маань юм байна. За эндээс бид нар одоо яг өөрсдийнхөө жишээн дээр бид нар бол яг 7 гэрэл ашиглаж байгаа. За тэгэхээр кодоо жоохон өөрчлөе. За 7 гэрэл ашиглаж байгаа. Тэгээд 4-өөс 10 дугаарх дижитал гаралтыг ашиглаж байгаа. За тэгэхээр энэ дээрээ кодоо өөрсдийнхөө юм дээр тохируулаад өөрчлөе. За тэгээ хамгийн гол нь өөрчилснээр бид нэр юу харуулах вэ гэхээр за бид нэр бол за энэ сенсор дээр тийм ээ ямар нэгэн соронз урсгал мэдрэгдээгүй буюу соронз ойртойгүй үед бол тухайн одоо нийт одоо 7 гэрлийн маань нэг 4 юм тал нь асч байна гэсэн үг. За тэгээд ялангуяа SOT буюу одоо соронзонгийн өмнөд туйл нь сенсорын маань нүүрэн талд нь ойртох юм бол гэрэл нь унтардаг. Харин хойд тал нь соронзонгийн хойд туйл нь одоо энэ сенсорын нүүрэн талд ойртох юм бол нөгөө нэг нэмэгдэж асдаг буюу одоо энэ сенсор маань бол одоо соронзонгийн туйлыг нь хойд өмнө туйлыг нь ялгана гэсэн үг. За тэрийг нь ялгаж байгааг нь дээд гэрэл дээр харуулахын тулд бид нар кодоо өөрсдийнхөө одоо холболт дээр тохируулж өөрчлөё гэсэн үг. За мэдээж бид нар 7 гэрэл ашиглаж байгаа учраас энэ дээр 7 гэд оруулаад өгнө. За тэгээд 4-өөс 10 дугаар дижитал гаралтыг ашиглаж байгаа учраас илүүг нь ингээд арилгаад өгчнө гэсэн үг. За тэгээд 4-өөс 10 хүртэл 7 дижитал гаралт байгаа тийм ээ. Таарж байна. За тэгээд эндээс бол оролт гаралт энэ одоо хамгийн бага утгад харгалзах энэ тоон утгыг бол бид нар бол бас тохируулж өөрчилж болно. За энэ дээр бол би өмнө яг өөрчилж агаад өөртөө тарахыг олцсон байгаа. Шууд тэгэхээр оруулчих 180 870 гэдэг оруулчих. Энэ дээр бол яг 1000 хүртэл байж болно. За ингээд оруулчих. За ингэж оруулчаад Arduino руу хуулна. За хуулж байна. За хуулаад дуусчлаа. За тэгээд дахиад serial дэлгэцээ харах юм бол мөн ялгаагүй одоо сенсорт маань ямар нэгэн соронз тийм ээ ойртойгүй учраас сая бол 500 зааж харуулж байна тийм ээ дунд нь байна гэсэн үг. Энэ одоо бидний оруулж өгсөн тоо утгын 180 870 гэдэг хоёр тоо утгын дунд нь буюу ойролцоогоор дунд нь байна гэсэн үг. За тэгээд мөн яг адилхан бидний хэрэгжилж байгаа 7 гэрлийн маань тал нь насах буюу за нэг 4 насч байна. За энд бол тэгээд одоо соронзонгоо ойртуулад өгөхөөр аль туйл ойртож холдож байгаагаас хамаарат энэ одоо ассан 4 гэрэл дээр нэмж гэрэл асна. Эсвэл энд асж байгаа 4 гэрэл маань унтраад бүх гэрэл унтрах гэсэн хоёр тийшээгээл хэмжинэ гэсэн үг. Соронзонгийнхоо туйлыг хэмжинэ гэсэн үг. За одоо тэрийг үзүүлье. За дахиад нөгөө нэг чихвчнийхээ соронзонг ашиглая. За энэ маань бол S буюу нөгөө нэг өмнөд туйлтай соронзон байгаа. За ойртуулад үзье. Ойртуулахаар за одоо би бичлэг хийж байгаа болохоор бас харахгүй байх шиг байна. За ойртуулад үзэхээр гэрэл маань унтарч байна тийм ээ. Унтарч байна. Бүр ойртуулад, бүр тулгаад очихоор бүх гэрэл маань унтарч байна гэсэн үг. Унтарч. За буцаад олдуулахаар гэрлнүүд маань нэг нэгээр асч байна. За ингээд. За харин одоо North туйл буюу энэ туйлыг нь одоо нүүрлүүн ойртуулахаар гэрлнүүд нэмж асах ёстой. Тийм ээ эсрэгээр. Гэхдээ бид нарт энэ туйл нь жоохон ингээд шивчнийхээ араар хийхээр жоохон мэдрэг муу байгаад байгаа. Ганцхан л асаад байгаа.
жоон зайтай учраас. Тэгэхээр бид нэр энд нь энэ үед бол яаж болох вэ гэхээр бас энэ сенсор маань хойноосоо бас мэдэрнэ. Ялгаагүй. Тэгэхээр S төлийг нь хойноос нь ойртуулах юм бол ялгаагүй N төлийг өмнөөс нь ойртуулж байгаатай адилхан гэсэн үг. Тэгэхээр нөгөө S төлөө сенсорынхээ хойд талаас нь ойртуулъя. Тэгэхээр гэрэл маань нэмэгдэж аснаа. За харж байгааз. Жоохон би буруу. За тэгээд бүр тулаад ирэхээр бүх гэрэл маань асч байна. За буцаад холдуулъя. Нэг нэгээрээ унтарж байна. Унтраад анхны байрал буюу дөрвөн гэрэл дээр очиж байна гэсэн. За ингээд бид нэр бол энэ сенсорынхээ соронзон урсгал мэдэрч сенсорынхээ бол ажиллагааг шалгаж ажиллуулж үзлээ. За нэг юм мартахаас өмнө. За энэ дээр тоо утга нь хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулъя. За одоо 514 тань тийм ээ. Соронзон ойртуулаагүй үед. За тэргүүл нөгөө анхны хшгээ S төлийг нь нүүрэн талаас нь сенсорынхээ нүүрэн талаас нь ойртууллаа. За гэрэлнүүд энэ үед бол гэрэлнүүд бол унтарж байгаа. Дөрвөн гэрэлний маань ингээ унтраад за харин соронзон урсгалын маань мэдрэгдэж байгаа хэмжээ бол ингээд өсөөд нөгөө нэг бидний тохируулж өгсөн 870 руу төгсөж байгааг харагдаж байгаа. За буцаагаа дайжм холдуулахаар 700 600 500 550 30 20 гэдэг ингээд багасж байна. За харин нөгөө S төлөө сенсорынхээ ард талаас нь ойртуулах буюу ойртуулад үзье. За тэгэхээр гэрэлнүүд нэмж асч ирсэн тийм ээ. Энэ үед яаж юм гэхээр бидний сенсорын мэдэрж байгаа соронзон урсгалын хэмжээ буурах буюу нөгөө тийшгээ буюу тоо утга нь буурч байгаа. 500-аас буураад 450 300 200 руу төгсөж байна тийм ээ. За 190 болж байна. За ингээд буцаагаад дайжм холдуулах юм бол 300 400 450 гэ 500 болж байна. За юм. За сериал дээр бас ингээд давхар харагдаж байгаа гэдгийг үзүүллээ. За тэгээд та бүхэн өөрсдөө туршаад үзээрэй. Кодоо мөн адилхан дагаад хуулаад туршаад үзээрэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.